Хагас дугуун дээр Хагас дугуй гэдэг нь юу вэ? одоо зарим дугуун зарим дугуун дээр өвлийн дугуунд ч юм уу эсвэл дөрөв үлрэлийн дугуун дээр дугууны эргэлтийг заасан тэмдэглэгээ байдаг л дээ. Зөвхөн ийшээ эргэх дугуй. За. Энэ ямар учиртай тэмдэглэгээ вэ гэхээр энэ автомашины дугууны хээ бүгд доошоо гадагшаага ингэж гаргасан байгаа. Тийм ээ. Энэ ийшээ ирэх юм бол дандаа гадагшаа болж хувирж байна тий. Одоо тэгэхээр энэ дугуй газар дээгүүр шавар шавхаа цастай үед эргэлээхэд дугуун дээр байгаа юу хээрөө ороод гадагшаага цацагдана. Нөгөө тийшээ харуулчихлаа буцаад дотгошоогоо оронгууд дугуй хавантай ч юм уу доор нь юм наалтсан овгонж явах тийм. Овгонж явж байгаа юм шиг болох юм байна. Овгонж явж байгаа юм шиг болно да. За. Тэгэхээр энэ хэмээн ямар зорилттой хээ гэсэн үг вэ? Энэ болохоор дөрөв үлрэлийн хээ байна. Цас шавхаа. Цас шавар шавхаа тэгээд бүх замын дугуй гэж ойлгож болно. Бартаа зам, засмал зам, шорон зам альч заман дээр. Цаатлын дөрвөлжин шоу маань болохоор ерөнхийдөө дандаа засмал замаар явхад зориулагдсан гэж ойлгож байна уу? Биш ээ энэ болохоор ерөнхийдөө өвлийн нөхцөл цас сүмөссөн дээгүүр одоо монголчин хүүдэн байдаг засмал зам хөлддөг шүү дээ. Тэрэн дээгүүр явах зүйл илүү тохиромжтой л гэсэн үг л дээ. Эднэр дөрөв өдрлийнх ч гэсэн өвөл явж болно шүү дээ. Өвлийн нөхцөл. Энэ бол илүү тохиромжтой өвөл явах. За дараагийн юу вэ? Дараагийн дугуй. Энэ бас энэ дугуйтай муу адил дөрөв үлрэлийн дугуй. Энэ гэхдээ сумгуу дугуй. Энэ дугуйг хайшин чааруулж хийж бол. Хажуу тал дээр дугуун дээр цагаан бичиг гэж байдаг. Энэ бол зүгээр гоёлын. Одоо жибнүүд хажуу бөөрөн дээр цагаан бичигтэй бол их гоё харагддаг шүү дээ. Тэр бичиг цэнкэр байгаа зүгээр лац. Цэнхэн зүгээр цаанаасаа ингээд будцсан гэсэн үг. Тэгээ цаанаасаа лац болгож будцсан баг л да. Энэ усан түрээ шууд арилаа цагаан болно. Арилаа цагаан болно. За. Тэгэхээр энэ зөвхөн цагаан гадагшаа харахад зориулдаг. Өнө хаашаач харуулж хийж болно да. Гоё машина гоё харагдуулъя. Цагаан бичиг надад гоё таалагддаг гэвэл та дугуйгаа гадна талд цагаан бичгийн гадна талд нь харуулж хийж болно. Эсвэл тэр шаардлагагүй хараар нь баяг гэвэл нөгөө тийшээ харуулаач дугуйндаа өгсөн шүү дээ. Машиндаа тавьж болно. Энэ маань өвөл зүүнийх үү? Өвөл зүүнийх бүх замын хийдэд байгаа бас. За жишээ нь одоо энэ Dunlop гэх брендийн дугуй байна л да. За Grand Trail AT3 гэх. Энэ болохоор All Terrain 3 буюу бүх замын одоо хээний 3 дугаар төрөлнөө гэсэн. Тэр энэ фирм болгоно өөртөө хэрэг нэрлэлсэн байдаг уу те кодлсон байдаг юм тийм үү? Тэгээ эсвэл нэгдсэн юм хээний код гэдэг юм уу бүх фирм мөрддөг. Ерөнхийдөө NT гэж байгаа. AT гэж хээнүүд байгаа. AT гэдэг нь болохоор одоо бүх замын хээл болчихж байгаа л да. Хээний загварууд ерөнхийдөө иймэрхүү арцгал дуу. NT гэдэг нь болохоор бүр том. Одоо энэ хээ жишээ нь шавар цасан зориулсан байгаа байхгүй том арц. Шавартай замын цастай зам. Тэгэхээр бүх брендийн дугуйнууд NT гэж NT1 2 3 LT1 2 3 бүдэшага 25 22 янз бүрийн хээнүүд байгаа да брэнд болгоноор. Түрүүний нэг жижигхэн сумаар тэр хээний элеглийг харж байсан шүү дээ. Тий. Тэр бүх дугуун дээр байх уу? Бүх дугуун дээр байгаа. Жижиг машинахтай ч байгаа. Жижиг машинахтай ч байгаа. За дугуйгаа солихоо мэдхгүй байлаа, хизээ солихоо мэдхгүй байлаа гэхэд тэр сумаар дагуулаа хараад дугуйгаа хизээ солихоо гэдгийг мэдчих болно. За одоо сүүлийн үед нөгөө нэг хүмүүс машинаа дугуйч бас дараагүй машин чимэг болох юм л да. Тийм учраас баяр харагдуулах гэдэг нь одоо энэ зайг нь юу гэдэг юм бэ? Дугуйны өндөр гэж байгаа. Өндөр нь арай бага тийм том юм обуудтай хийдэг болсон байна шүү дээ. Энэ ер нь машинд яаж нөлөөлд юм бол? За энэ болохоор ерөнхийдөө машинд обууд том болохоор гоё харагддаг шүү дээ. Тийм. Машинд нөлөөлөх гэхлээр автомашины явалт жоо хатуу болдог. Хатуу болно. Яг тэр нөгөө нэг тэр агаар нь багассан гэсэн. Агаар нь багасаад нэмхэн болчихно гэхлээр явуулж байгаа хатуу болно. Тэгвэл Монголын одоо Улаанбаатар засмал замтай гоё зам тавигдчихин тэгэхэд бол машин гоё харагдана. Явуулт л жоохон хатуу болно да. Тэрнээс өөр муу тал бол байх. За бид энд засмал замын буюу одоо зуны дугуйны хээ Бартаа замын хээ хоёрын харьцуултыг харуулдаг да. За зуны засмал замын хээ болохоор ерөнхийдөө тууш бүгд урсан ийм маягтай. Хээний хувьд бол хатуу.
80 ба. Баштай замын буюу өвөл явуулдаг дөрөвлөрлийн дугуй бол ерөнхийдөө арцгаар баштай замд майжих одоо дугууны өвлөхөд майжих юу арай чадварыг нэмэгдүүлсэн. Хөндлөн юм хэрчилттэй байт юм тий. Тийм байгаа. Дандаа хөндлөн хэрчилттэй. За. Одоо энэ зуны дугуун дээр гэхэд хэн хоёр тал нь хоёр өөр байна л да. Энэ дээр одоо тавилтын ялгаа гэж байх. Машин дугуйгаа зөвхөн ийш нь харуулж тавина гэж. Энэ дугуун дээр өөр дээр нь тэмдэглэгээ байхгүй бол энэ дугуйг хаашин ч харуулж хийж болно. Өөр дээр нь сум баахан бол тэр дугуй зөвхөн тийшээ ирэх зорилттой л дугуй гэсэн. Тэгэхээр энэ дугуйг хаашин ч харуулж тавьж болно. Хаашин ч харуулж тавь. За. Дугуй ер нь ямар шиг хүнтэй байдгийг дундаж юм. За дундаж жижиг дэрэгний дугуй бол нэг 75,000-аас 110,000 хүртэл. Том жибнийх болохоор 180-аас 240 300,000 бүр үнэтэй 500,000-ын ч дугуй нь. Тэр юугаараа ялгаатай байх вэ? Тэр брэндэрээ байгаа. Дугуйны арзмаараараа байгаа. Чанарын ялгаа байх уу? Чанарын ялгаа гэхэлэр Америк дугуйнууд ерөнхийдөө хатуу илэгдэлтэй багтай тийм ба. Япон дугуйнууд болохоор маш зөөлөн одоо 5 дахыг их бодсон тийм. Тэгэхээр Япон дугуй солонгос дугуй бол илэгдэл жоохон гонхонтой мөртөө зөөлхөн. Америк дугуй чанар сайтай мөртөө ерөнхийдөө хатуу. Одоо энэ Мишлен чинь хаанах юм бэ? Энэ болохоор Америкийн брэнд байна. Дандаа болохоор Япон брэнд. Бриджтон Япон брэнд. За. Цоошин дугуй авахд ер нь хэр хугацаанд асуудал явах бол? За хүмүүсийн өөрсдийнх нь явах зам өөрсдийнх нь ашиглалтаас л болно л да. Ямар ч шин дугуй нэлээд хүнд эдлэлээ гэж бодъё. Тэгэхэд 2 жил 3 жил явна. Асуудалгүй. Одоо сүүлийн үед дугуй маань ингээд олгоогүй болцсон тий. Олгоогүй болсноос л ингээ буудаад байгаа шүү дээ. Тэгэд олгоо хаймар ийм дугуйнд хийж явж болд юм. Болно. Энэ радиалисттэй дугуй болохоор олгойч хийж явж болно, олгоогүй ч явж болно. Олгоо хийж явлаа гэхэд танд илүү одоо баталгаатай. Та тэр дугуйгаар хэдэн цаг хурдж явах юм боломжтой болж байгаа та. Олгоотой нөгөө дугуйнд бол заавал олгоо хийж. Тэр диагнал хийцтэй дугуйнд бол олгоо хийж иж дугуй тавь. Энэс бол олгоогүй явж болохгүй. За дугуйн дээр өөр нэмэлт зүйл танд хэлэхэд автошины дугуйн дээр ээлти гэсэн ийм тэмдэглэл байгаа. Энэ ямар тэмдэглэл вэ гэхлээр одоо энэ дугуйг даацын дугуй энэ дугуйн дээр одоо слайд трак буюу хөнгөн ачааны тэр гэсэн. Ачаа ачих зорилттой буюу хатуу. Тийм дугуйны тэмдэглэсэн тэмдэглэл байгаа. Мөн давхад PR 6 PR буюу энэ автомашины дугуйн дээр тороосны хэмжээ байгаа. Бөөрөн дээрээ одоо 6 тороостой энэ дугуй болтой. Одоо бөөрийн хамгаалттай гэсэн юм. Энэ тоон ихсүү сайн гэсэн үг. Ихсэх тусмаа одоо баштай зам хад чулуугаар явдаг газраар бол энэ тоо ихсүүл маш илүү тохиромжтой. Хажуу талдаа тороосын тоод нэмэгдэж байна гэсэн. Тороосын тоо нэмэгдэж байгаа.